За баярлалаа. За тэр 1.1 тэрбумаас доошо гэдгийг бид байнгын хороон дээр ярьж л байсан. Нэг аж ахуй нэг сард нэг 125 сая төгрөгнөөс доошо борлуулалт хийгээд жилийн борлуулалтын орлого нь 1.1 тэрбум. Татвар ноогдох орлого борлуулалтын орлого одоо бид ялгалгүй яах вэ? Энд чи 2 юм аа. Тэгэхээр тэрнийгээ борлуулалтын орлого гэж анханасаа орж ирээд 125 сая төгрөг нэг аж ахуй нэг сард борлуулалтын орлого хийх юм байна гэдээ ярьж байсан шүү дээ бид нар. Тэрэндээ тийм байгаа. За миний гаргасан саналын хувьд бол ерөөсөө энэ хөдөө аж ахуйн салбарын ангил дотор байгаамаа жимс жимсгэн гэдээ оруулчихсан байгаа юм. Тэг жимс жимсгэн гэдээ оруулчихсан байгаагийнх нь урд мод үржүүлэг гэдээ оруулаад өгчгөөч. Тэр жимс жимсгний ч одоо хаанаас бид төвж бэлдэх юм бэ? Модноос төвж штэ. Модны аж ахуй жимсний одоо модны аж ахуйг одоо дэмжиж гэсэн ийм санал байгаамаа. Байгаль орчин ногоон хөгжлийн бодлого бол намын бодлого шин төрийн бодлого. Үндсэн чиглэлийн яамч ч гэсэн одоо байгаль орчны ногоон хөгжлийн яам ороод явдаг. Ийм учраас энэ мод үржүүлэг жимс жимсгэн гэдээ оруулаад өгчих юм бол болох юм аа. Энэ саналыг та бүхэн бас дэмжиж өгөөрэй гэж хэлмээр байна. Баярлалаа.